Эмэгтэйчүүдийн оролцоо чуулганд жаргалан сумын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон 12 багийн нийт 500 гаруй эмэгтэйчүүд оролцож, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдж байгаа асуудлуудын талаар дуу хоолойгоо нэгтгэсэн юм а. Чуулганы нээлтийн үйл ажиллагаа аймгийн төв талбайд баярын жагсаалаар эхэлсэн бөгөөд морин хуурын аяз үндэсний хувцсаар гойсон 1200 гаруй үзэсгэлэнт ээжүүд, охид бүсгүйчүүд оролцсон флаш моб бүжиг зохион байгуулсан нь эмэгтэйчүүдийн оролцоо чуулганы нэгэн онцлог байлаа. Нийт эмэгтэйчүүдийг ингээд манай Ховд аймгийн бүгд ээжүүдийг, эмэгтэйчүүдийг, эмээнэр энэ хүүхдүүд ингээд бүгд ирээд ингээд нэг сайхан өнөөдөр тэнгэр агаар сайхан байна. Тийм ийм зохиож явах их баяртай байна би. Тоош ахаад жил болгон ийм зохион байгуулалт явуулж байгаасаа гэж хүсэж байна би. За өнөөдөр хаашийнхаа талбай дээр Монголын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн Мартин 8-ны хүндэтгэлийн өдөрлөг болж байна. Энд чинь баяртай байна. Бүх Монголынхаа эмэгтэйчүүдэд Мартин 8-ны баярын мэндийг хүргье. За Монголын эмэгтэйчүүдийн эрхийг өдрийг хамгаалах өдөр өнөөдөр манай аймагт маш сайхан зохион байгуулагдаж байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын мянган барилгачдын өмнөөс олон угаасаа Монголын эхчүүд, эмэгтэйчүүдэд эрүүл аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэв яриа. Чуулганы нээлтэнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвганд аймгийн засаг даргын орлогч, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Уран Чимэг, Жаргалан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бум Цэнд, Жаргалан сумын засаг дарга Гандан Боврон, Жаргалан сумын засаг даргын тамгын газрын дарга Ариун Бэлэг болон бусад удирдах ажилтнууд эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, эмэгтэйчүүдийн эрх оролцоог хангасан уг чуулганы үйл ажиллагаанд амжилт хүссэн юм а. Чуулганы хүрээнд Жаргалан сумын засаг даргын тамгын газрын дарга Ариун Бэлэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр боловсрол соёл урлагийн газрын дарга Пүрэвхүү боловсрол соёл урлагийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр бүсийн онцлогын эмчилгээний төвийн нэран их эмч доктор Солонго, эрүүл мэндийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр Ховд их сургуулийн багш Бурмаа ногоон хөгжлийн бодлого дахь эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр улсын тэргүүний тариаланч оюун жаргал хөдөө аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр хан жаргаланд компани захирал үлзийхүү бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр тус мэдээлэл хийж нийт эмэгтэйчүүдийн оролцоотойгоор уриалга гаргасан бөгөөд шилдэг тэргүүний эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ.